30 минут хүргийн үзэгчтэй Соёл Эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Зүрхний гүнээс сэтгэлийн чандаас төрөн гарсан бүтээл тойр хөлбөр бидэнд аз жаргал, баяр баясгал бэлгэлдэг үлээ. Соёл Эрдэнэ хөтөлбөрийн зочны хойморт Хөөмийч, Морин хуурч, Ванчгийн Бацэрэг ирсэн байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Морин хуур гэх энэ сайхан хөгжмийн зэмсгийг яагаад эзэмших болсон юм? Яагаад Морин хуур тэгтлээ их дурлаж, тийм ээ? Нутаг орноосоо Улаанбаатар хотыг зорин ирэх болсон. Үүнээс яриагаа гэсэн зүйтэй болов гэж бодож байна. Морин хууртай амьдралаа холбогдсон хамгийн гол том шалтгаан бол манай ээж маань одоо надад хамгийн анх морин хур хөгжмийг зааж өгч ирсэн. Ээж маань одоо энэ багшийн дээд сургуулийн хөгжим багшийн ангийг төгсөж ирсэн мэлээ. Одоо манай ээжийн ангид одоо алдартай хөгжмийн зохиолч Санги Төржгой, тэгээд найруулагч Цэрэнд Болборгой гэдэг айгүй олон манай нутгийн алтартнууд хамт сурч ирсэн. Тийм одоо алтан үеийн одоо дуу хөгжмийн багш юм баггүй юу. Тэгээд манай ээж маань насаараа хөдөө орон нутагт хүүхдүүдийн одоо хөгжмийн боловсролын төлөө одоо бүх залуу нас цаг хугацаагаа зориулсан тийм хүн байсан. Тухайн үеийн дуу хөгжмийн багшийн ур чадвар бол бүх хөгжмийг тоглох ёстой байсан шүү гэлээ. Тэгэл ээж маань бүхий л хөгжмийг тоглодог, бүхий л хөгжмийг хүмүүс хүүхдүүдэд заадаг. Тэгээд морин хур хөгжмийг заалгаад ээжийнхаа сургууль дээрээ явуулдаг дугуйланд нь явжгаад 10 дугаар ангийн төгссөд одоо яг нэг конкурсд болоод тэгээд ээж маань одоо бас нэг арай нэг жоохон мэрэгжлийн хүнээр заалгая гэсэн юм шүү ган. Тэгээ манай тухайн үед манай театрын морин урч Банзарагч гэж агуу алдартай морин урч хүн байдаг. Тэр хүндээ очиж намайг шав оруулж тэгээд одоо Банзарагч багш дээр би бэлтгэгдэж жаад одоо анх Соёлын коллежид оюутан болж конкурсаар ирж илаа. Бидний хүүхэд нас чинь ингээл зуныхаа амралтаар байнга хөдөө эмээ өвөтөр мал дээр өсдөг. Одоо тэр амьдарч ирсэн тэр малч ах үед бол ерөөсөө яг бидний хүүхэд насны амьдрал бас л яг энэ ардын урлагтай холбоотой байсан. Одоо ингээл намар болохоор найр наадам их болно. Тэгэл энэ магтаал ерөөлүүдийг аяг сонсдог. Тэгээд дээрэс нь Хинтээ аймгийн алдартай Сүрэн хорын хээр азраг гэдэг нэг айгүй мундаг хурдан азраг улсын наадамд төрүүлээд тэгээд тэр жилээ бас нэг тэр азрах чинь машин дариулаад өгчдөг байхгүй юу. Тэгээ тэрний тухай Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийсэн айгүй гоё баримтат нэвтрүүлэг гараад тэрийг үзээд уйлж илаа. Тэгээд би тэр морины цуул дуучилсан тэр хэсгийг би хайгаадсэн чинь сүүлд нь Хинтээ аймгийн Гал ширм сумын тэр Авган Жамбал гэж агуу тэр ерөөч магтаалч хүний зохиолсон Гал ширын унаг гэж магтаал байсан юм байна. Тэгээ би чинь сургуулаа төгсчөө чуулгад байж байгаа Зүү аймгаар барьгаад яваад нөгөө нэг алдартай багаасаа сонсож өссөн шүтжсэн Авган Жамбалгоо олж уулзаад бүр хүнээр заалгаж чичж алзуулзаад тэгээ Авган Жамбалгоо надад ингээд Гал ширээ магтаалыг бичсэн бичвэрээ өгчээсэн. Өөрөө бол бичиж чадахгүй ш. Зайл хараагүй юм чинь эхнэр нь ингээд бичиж эхнэрийнх нь бичсэнээр ингээд надад өгчээсэн. Тийм аймаг гоё түүхийн үйл явдал болж исэн бохоггүй. Тэгээд тэр бол одоо миний мөрөөдөл байсан гэж хэлж байна. Тэгэл би багасаа л ингээд нэг тийм ерөөл магтаал морин хурд айгүйх дуртай байсан. Хармагнан цэнгэгс сарун даасан хатан суудын цэцэгт нугаар идээшилсэн ноён хөөрийн цэлгэр говоор нутагшсан нарлаг тосонгийн цэнхэр талаар байрлсан унган төрмөлөх нутгаан алдаршуулсан үе түмэн адун сүргийн өв болсон гал шарын домог турдан хөлгүүд ийм оршваа. Тухайн үед ингээд одоогийнх шиг ингэж гар утсгүй байсан бол тэр хүнтэй уулзснаа бичээд бичдэггүй махад ганц зураг ч гэсэн аваад үлдсэн мэл гэж аягүй бодож харамсдаг. Тэ яг өөрөө бас яг тэрийг сэтгэлдээ тэгээд бас мөрөөдлөө биелүүлчин гэдэг чинь сайхан шүү дээ тийм ээ. Суралцж явах үед
хэцүү зүйл нь бас юу байсан бол тухайн үед магадгүй морин хуур гэдэг хин хөгжмийн зэмсгийн олдоц гэдэг юм уу. Дөнгөж хөдөө орон нутгаас орж ирж байгаа хүүхдийн хувьд бас ямар хөө байсан бол тэр талаас нь бас та хэлээ. Тийм шүү дээ. Одоо ингээл ер нь би чи анх оюутан болоо соёлын коллежид ирэхэд хөдөөнөөс нэг юм айгүй том морин хуурт ирдэг байхгүй. Тэгээд ирээд нөгөө морин хуурнаас ихчээд миний хуур чинь хоцрогчжээ. Хуучны морин хуур байж. Хуучны морин хуур байсан. Тэгээд морин хуурын багш Баатархүү гэж сайхан багш байлаа. Тэгээ багшийн маань өрөөнд анх эхлээд орсон чинь байгальж байхыг хийсэн хуурнууд байж байхгүй багшид хийж зориулж хийж өгсөн. Гэсэн чи хүүх тэр хуурнастай янз бүрийн гоё юм шил шаазан шиг. Тэгэл ерөөсөө тэр тухайн үед хүүхдүүдийн барьж байгаа хуурнуудыг харсан чи бүр айгүй гоё. Ээж нь хуур хэрэггүй юм байна. Эн чинь гарах юм бол шараа болох юм байна гэд би мориороо буцаад үгээ болчихсон. Ичээд. Тий, ичээд. Сургууль чинь нэг цөөхөн хэд морин хууртай тэр нь олдсон айгүй бага. Ах нар чинь эрх мэдлэл нь даваа штэ. Тэгээд нөгөө хөдөлж аваад автчихсан. Бид нар чинь тэднийг хизээ дуусхийг нь хүлээн. Таны анхны морин хуур ямар морин хуур байсан бэ? Байгаль жоох надад багшаар ярьж байгаад надад морин хуур хийж өгчээсэн. Тэгээд тухайн үедээ би анх морин хууртай олчоод айгүй гоё их баярлж ирсэн. Тэгэл морин хуураа байнга тоглодог, давтдаг. Тэгэл тэрэндээ их хайртай. Улаан үдээс баах оюутнууд ирээд манай сургууль сурсан. Тэгээд нөгөөдөл чи явахтаа гинтхэн морин хур авчих гэсэн чи надад морин хураа зарчаач гээд. Тэгэн гот нөгөөх чинь 2 3 дахин өмтэй байлуу яалаа. Тэгэн гот нөгөө морин хур өгөө олчдөг байхгүй. Тэгж би нэг баларч ирсэн. Тэгээ сүүлд нь тэр улаан үдийнх найзаас айгүйх асуудаг ус одоо хаана байдаг юм байдгүй гэл тийм хүн барьдаг мэрдэг гэл надад айгүйх ярьдаг л. Бид нэр сургуулаа төгсөөд улсын ардын дуужийн чуулгад орно гэдэг бол мэдээж маш өндөр болсон өндөр нэр төрийн хэрэг байсан. Тэгээд соёлын коллежийн морин хуурын багш Баатархүү багш маань тэгээ манай морин хуурын дөрвөл ансамбл ордог байсан. Шагдаржав гэж хоёр багш байсан. Хоёулаа улсын ардын дуужийн чуулгын морин хуурчд байсан. За энэ нэг нь одоо тэг юм зохиож найруулдаг айгүй авьяастай. Нэг нь болохоор ингээд юм ярдын язгуур уурлаа хөөмий энэ тэр ингээд хийдэг юм хоёр авьяастай хүүхэд ингээд орж байгаа шүү гээл. Тухайд оруулж исэн. Та хөөмийг ер нь хинээс орж исэн бэ? Тэгээ би одоо амьдралдаа нэг л хүнд хадаг супер шав орсон байдаг байхгүй. Тэр нь болохоор одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан улсын ардын дуужгийн чуулгын хөөмөгч Зулсар гэж. Зулсар багш шав ороод тэр хүн надад одоо гिचээд бол баг орсон. Яагаад гэвэл тухайн үед Зулсар гэдэг хөөмөгч чинь бол од байлаа. Байнга л гадаад тоглолтоор явж идэг. Би чинь 2000 он чуулгад орсныхаа дараа Герман руу тоглолтоор явсан. Бүртээ гэж хамтлагт ороод Германд ажиллаж амьдрахаар явж байгаа байхгүй. Тэгээд би тийшээ явахдаа CD-г нь авчичоод багшийн CD-г агиух сонсож хөмөлдөг байсан. Тэгэхээр л би одоо тэр багшаасаа л агиух суралцсан гэж боддог. Монголын язгуур урлаг гэхээр л хөөмийн морин хуур, уртын дуу гэдэг нэг юм цогц юм зүйл бас байгаад байна л да. Тэгэхээр та дөнгөцөө хэллээ. Бүртгээ хамтлагт гадны төр улс руу явсан гэдэг. Тухайн үед магадгүй Монголоос төдийлэн тийм олон хамтлаг бол очиог байсан болов уу гэж бодож байна. Хувийн одоо ийм бие даасан зах зээлд бол ер нь хамгийн анх тэр ихшгэлэн гэж хамтлаг л гарсан байлээ. Яг бие даагаал ер нь анх морин хуурын дөрвөн сайхан залуу ингээд анх гарч ирсэн байлээ. Тэгэл Германд очиод өөрсдөө хуваараа үйл ажиллагаа явуулаад тэгэл тэнцээ очиод бүхий л юмыг анханаас нь шинээр нь эхлээд шинэ амьдралыг нээсэн байгаа байхгүй тэнцээ. Тэгээ сүүлд нь араасаа маш олон сайхан хамт олон авчираад тэгээ тэднэр нь дараа нь тусдаа гараад ингээд айгүй олон хамтлагийг байгуулсан байдаг байхгүй. Тэгээ тухайн үедээ бас л миний нэг тийм амьдралын аз завшаан гарсан тэр хамтлагт ингээд сайхан ороод одоо хөлийн дэс хамгийн анх удаа хөлийн дэс салгаж үзсэн. Өнөөдрийг хүртэл одоо тэр надад тэр боломжийг олгосон бүрт хамтлагийнхаа одоо тэр хамт олонд маш их баярлж явдаг. Тэгээд ер нь тэндээс ирээд хоёр найзтайгаа одоо манай Ариун Болд, Атиад орж тэгээд дээрэс нь манай Чука, Хамра гэл энэ манай дүүнер нийлээд одоо анх бүгдээрээ анх санаа нэгдэж өсөлтөө хамтлаг байгуулсан. Өсөлтөө хамтлаг бол одоо нэг өсөндөө Монголдо тийм ээ хамгийн анхны олон хоолойгоор хөөмийлэх гэдэг юм уу. Тэр зүйлийг бол бий болгосч одоо нутагшуулсан одоо ийм хамтлаг байгаа шүү дээ. Олоогоор хөөмийлнэ гэдэг чинь одоо ингээд найрал дууны ийм элемент байхгүй юу. Найрал дуу чи одоо ингээд 2-оос дээш хоолойгоор ингээд 3-4 хоолой хүртэл ингээд дуулдаг. Одоо энгийн зэсгээр ярих юм бол одоо Монголд анх нэг камертон гэж хамтлаг гарч ирсэн шүү дээ. Тэд нар чинь ингээд хамгийн анх акапел 4 хоолой моолоо дуулдаг. Тэгээ тэрэн шиг ингээд хөөмийг олон хоолойгоор дургаж үзье гэдэг хамгийн анхны орлогыг одоо манайхан хамтлаг хийсэн гэж хэлж болно. Тэгээд бид нэр тэрийг хийснээрээ бас
бас л нэг тийм шин одоо нэг түүхийг бичлэлсэн байх гэж боддог. Яг нэг олон хоолоогоор дуурахаар илүү хүчрхэг гоё дуурдаг байхгүй. Тэр одоо стилийг барьж тоглодог гэх юм уу? Гэтэ бас тэр нэг донжин олно гэдэг тий, донжин олно. Хөөмөч чи яг нөгөө энгийн хүний хоолой шиг ингэж санснаар дуурахгүй. Хоёр том ангилд хуваадаг болсон. Тэр нь болохоор нарийн хөмий буюу эсгэрээ хөмий, тэгээд хархраа хөмий гэдэг ингээд хоёр төрөлд хуваадаг. Таны хувьд яг аль төрлөөр нь хөмий гэдэг юм? Би болохоор хамгийн доотлын нөгөө нэг бас хоолойгийн дуурдаг байхгүй. Хархраа хөмийгөр за энэ бол хархраа хөмий. За энэ бол одоо нарийн хөмий. Эсгэрээ хөмий. Яг ч арахгүй яг ингээл амруу нь хараад дим ээ. Амьсгаа яаж гаргаж ийн авч ийн нөө гэж. Тэр сая жагаад ингэсэн харлаа шүү дээ. Амьсгааны хуваарлалт бас маш чухал юм байна тийм үү? Тэгэлгүй яах вэ? Амьсгаа аягүй чухал. Таны хувьд хичнээн ерөн шавтай байна. Хойч үедээ хэрэг зааж сургаж байна вэ? Манайхан бүгд дороо бүрнээ багшилж байгаа. Одоо манай хамтлагийн ариун болд амар баясгалан соёл урлагийн сургууль багшилж байна. Манай хамтлагийн Чулуунбаатар битээр Чингэлтэй соёлын ордонд багшилж байна. За тэгээ би бас давхар Бадмарг ахлах сургууль бас цагаар багшилж байгаа. Хаа бидний ийм дуудуулах гэсэн, ингэх гэсэн ийм хамтлаг байгуулж байгаа. Тэгээд энэ дууныхаа үгийг өгөөч энэ төргээл аягүй холбогддог байхгүй юу? Би чинь тэр болгон дээр нь зайлвал аягүй ачаал бүгд туслана. Бүр тэр тгийл бүр очиж хүртэл зааж өгнө. Али ингээд аль яхан яваад чи тэгээ ингээ эсвэл хүрээдэр тэнцээ хүрээдэр би чам тэгээд үгээгээ. Тэг хөвчлэнгээр ерэн тэгээд аль болохоор л ингээд гоё энэ өв соёлоо сурж мэдхийг хүсэж байгаа хүмүүст аль болохоор илүү их тийм ачаал бүгд л өгч зааж өгөхийг л хичээдэг. Чатар гэснээс таны хувьд л одоо цахим орчинд маш юм идэвхтэй байдаг уран бүтээлч хүн шүү дээ. Хамгийн анхны тэр нэг ногоон дээлтэй нутагтаа очсон ингээ хөмийдүүд морин хурж ирсэн тийм ээ. Тэр бичлэгээл ер нь бол таны яг хамгийн анхны одоо тэр гараа нь болцсон уу юу? За би бас тэгж боддог. Манай хамаатны нэг хүн хүртэл тэгжсэн Америкт ингээ чамайг ногоон дээлтэй уулын хүн гэж хэлдэг гинэ. Тэгээд хүүхдүүд нь болохоор энэ манай хамаатны ах штэ гэж хэлдэг гин. Тэгэхээр хүүхдүүд итгэдэггүйг нь худлаа яриад тэгээд тэр бичлэг мэтлэгч айгүй алдартай гин. Тэгээ миний тэр ногоон дээлтэй ингээ тийм тоглоом хүртэл гарцсан байлээ. Интернет тоглоом хүртэл гарцсан байсан. Roblox дээр би тэр бичлэгийг ингээд яагаад алдар төрснийг нь аягүй гайхдаг байхгүй юу. Одоо манай нутгийн бүгд л хүндтгэж шаарилдаг л да тэр номгон гэж хайрх уул байдаг юм. Тэгээ би чи нутагтаа очиагүй нэлээ утцсан байсан. Тэгээ очисон чинь ээж маань ингээ манай гэр бүлийнх нь бүгдэнд нь дээл хийгээд өгсөн ингээд хөөрхөн. Тэгээ бид нар чинь ээжийнхээ ээж гсэн бүх дээлнүүдийг өмсөө цаансраар ингээл гоё. Тэгээд битүүний өдөр эдэ бодоогон барай тэр харихны өрөө дээр гарсан айгүй хүүтэн байсан. Тэгээ яг харихны өрөө дээр гараад ингээд бид нар эдэ бодоогоо өргөөл ингээд байжсэн чинь айгүй гоё дулаахан болчихдог байхгүй. Бүр уулын өрөө дээр шүү дээ айгүй өндөр уулын өрөө дээр. Тэгээ би явхдаа за нэг сайхан морин хуур тоглолчи. Уулсандаа ирсэн чинь нутагтаа ирсэн чинь сайхан хуур тоглоё гэдэг. Тэгээ тоглосон чинь манай ихнэр бичиж аваад. Тэгсэн чи яг тоглож ирсэн чинь айгүй шоу ирээл ингээл өстэй. Тэр бичлэгэн дээр ингээд анзаар сонсох юм бол ингээд юм улаан хушуут гэж шоу байдаг шүү дээ. Тэр мэрчи ирээл ингээл өстэй бүр тойрол бүр ингээл нисэлж иргээд байгаа юм чинь. Тэгэд би тэрийг нэг тийм одоо үнэхээр уул устэй
амьтаа лус авдаг гэж байдаг бол маш их баярлаж хүлээж авсан болов уу гэж боддог байхгүй. Тэгээд тэр бичлэгийг санаандгүй сүүлд нь ингээ хотод ирсэн байна. Нутг руугаа яваад ирлээгээ сошиал руу оруулсан чинь амар хандлт аваад тэгээд YouTube руу ороод бүр надаас өмнө YouTube дээр бүр аюу их олон мянган хүн үзсэн. Тэгээ малтартай болцсон байсан. Тэр бичлэгээр чинь би одоо энэ Марко Поло кинонд очиж тоглож ялаа. Эхний сизнийхэн сүүлийн одоо тэр Netflix-ийн кино шүү дээ. Тэрний 10 дугаар ангид нь төгсгөлийн ангид нь очиж тоглож ялаа. Тэгээд дэлхийн аюу олон том хөгжмийн наадам фестивалуудад өргөдөж тоглосон. Тэр бичлэгээр одоо дамжиж аюу их урилга ирдэг гэж хэлж болно. Тэгэхээр таны хувьд бас товшуур хөгжмөөс аваад ирсэн байт юм. Хичнээн хөгжмийн зэмсгээр ер нь тоглоод байна уу? За ер нь бол би сүүлийн үед энэ товшуур хөгжмийг бас нэг ингээд хүмүүст мэдүүлэхээсэн, таниулахээсэн бас хүмүүс тоглодог болоосой гэж аягүй хүсэж мөрөөддөг. Тэгээд ерөнхийдөө бол магтаал хайлж байгаа нь бол дандаа юм. 몽커다성 액태 물러거로 절롱어르건태 오르건 덤망어흔들 후들바양아헝 알텐 오덕음에나 계획했네호. За ингээд энэ хөгжмийг одоо мэддгүү нэг нь бас мэдээд аваасай. Энэ бол одоо манай Монгол үндэсний нэн эртний хөгжмийн зэвсэг товшуур гэж юм гайхалтай сайхан хөгжим байна. Хүн болгон тоглож сурж болно. За тэгээд домбороос өөр шүү. Саяхан бас таны яг нөгөө морин хоор тоглоод хүмүүжж байгаа нэг бичлэг бас интернет орчинд их гарлаа л да. YouTube-д миний тэр нөгөө бичлэгүүд аягүй хаалтартай их хүн үздэг болохоор нөгөөч чинь тэрийг бас үзсэн юм байна. Тэгээд Монголд ирэхээс өмнө би энэ хүнтэй уулзмаар байна гэдээ хүсэл тавьсан юм байна. Тэгээд би ямар хамгийн гол нь зүгээр нэг инфлюенсер хүн ирсэн одоо тэгээд бичлэг контент хийх юм байна л гэж бодож очсон чинь Чингис хааны музейн гадаа буусан чинь зүгээр аюу олон хүүхдүүд ингээ ирсэн битүү байсан. Тэгээд би ороод тэгээд очиж тоглосон. Holy shit! Oh my God! How do you do that? Oh my God! Тэгэл зүгээр танихгүй хүн хүртэл над руу чамаараас айгүйх бахархлаа, чамд баярлаа, өстой гоё байлаа, чамаар бахархаж гэн гэж айгүйх бичсэн. Тэгээд тэр комментүүдийг уншихаар дотор нь ингээл айгүйх муухай доромж өгнүүд айгүйх байгаад ирсэн. Тэгээд би бас энэ ташрамд энэ боломжийг ашиглаад би бас нэг гоё юмыг захимаар байна. Одоо манайхан нэг юм хүмүүсийг гадуурхдаг тийм үл тоодог тэр нэг арьс өнгөөр нэг ялгарлаж байгаа тэр одоо тийм нэг юм муухай хоцрогдсон хандлага одоо болох хэрэгтэй. Одоо цаг үе өөр болсон гэдгийг сая тэр залуу ирээд харууллаа шүү дээ. Бидний өнөөдөр ирээдүйн болсон хүүхдүүд тэр залууг ямар их шүтэж байна. Бид нар чи одоо хичнээн хүнийг шүтэж бисэрсэн ч гэсэн сэтгэлийнхэн тэрийг тэгж гаргаж чаддгүй л хүмүүс байхгүй. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? За сүүлийн үед одоо манай ойрын хугацаанд хамгийн том баярт мэдээг бол манай өсөлтөө хамтлагийн пянз ирж байгаа. Хаана хийлэгдэж байгаа? Герман улсад хийлэгдээд одоо ирж байгаа. Тэгээд дээрэс нь 5 сарын 15-нд Дөөр үжигийн Эрдмийн театрт манайх пянзныхаа баярыг хийх гэж байгаа. Язгуур урлагтай хэдий бид нар ингээ 1000 байлаа гэх түүнийг бас түмэн түргэх уран бүтээлчд байхгүй бол бас хэцүү. Хойж үе болсон залуучуудаа танин мэдүүлж яваа танай хамт олонд талархал илэрхийлье. Таньдаас уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. За маш баярлалаа. Дүрслэх урлагийн олон төрөл дундаас хамгийн их мэдрэмж уран сэтгэмж хаарддаг нь усан будгийн төрөл үлээ. Ингээ үзэгч та бүхэндээ Монголын уран зургийн галерейн сан хүмүүрэгт хадгалагдаж буй усан будгийн шин чанарыг цогцоор нь илэрхийлэн харуулсан бүтээлийг танилцуулъя.
Монголын уран зургийн галерей Алтан саам нөхд Алтан үеийн бүтээлчдийн усан модгийн арга ажиллагаагаар тагнан бүтээсэн аж байлын сэдвтэй, байгалийн сэдвтэй, тэгээд бас хөрөг зургийн сэдвтэй, мөн түнчлэн сүүлийн үед бол шог зургийн сэдвтэй 400 гаруй бүтээлүүд ингэж хадгалагдаж байна. Тэгээд энэ бүтээлүүдээс яг 2 бүтээлийг онцлон дурдвал эхний бүтээл нь бол хөрөг зургийн мастер зураач Нацагт Оржгүй. Борооны дараагийн 1978 оны бүтээл байгаа. Байгалийн сэдвтэй олон усан модгийн ажил байдгаас энэ хүн бүтээлийг дурдж хэлж байгаа гол зүйл нь болохоор яг тэр бороо орсны дараах хөдөө нутгийн агшныг барьж авсан үйл нүж байгаа. За тэгээ бараанд харагдаж байгаа тэр өнгө те хөхөрч харагдаж байгаа тэр байгалийн өнгө болоод норсон одоо тэр өвс гэр гэл тэр бүх зүйлсүүдийг Нацагт орж зураачвал яг тэр уур амьсгалыг үзэгчдэд мэдрүүлэх хэмжээний ингэж зурж байгаа гэдгээр онцлог. Одоо тэнгэрийн эсхийг ингээд яг нойтноор нь байлгахын тулд тэр хэсгийг ингэж өргөн багсаар ингэж татчихад тэгээд тэрэн дээрээ ингээл за тэнгэрийн одоо дуута хурта тэнгэрийн хүнд нь хаана байгаа вэ? Тэндээс унж байгаа бороо байх чинь шингэн нь хаана байгаа вэ? Тэгэл доод хэсэг рүү цайруулаад ингээд бүгдийг ингээд уусгаад зурчиж байгаа гэсэн үг. Усан модгийнхаа хамгийн гол юмыг яг тэр энэ зургийн дээр ашиглаж өгсөн. Энэ нь бол усан модгч урсан шүү дээ. Тэгэхээр яг тэр агшныг ингэж зурхтаа урсгаж зурсан нь бол яг тэр борооны дараах тэр талд байгаа айл ингэж бороонд норсон байлыг харуулж байгаа гэдгээрээ онцлог байгаа. Тэгээд нууран дээр юу болж чинь гэхэд цаад байгаа төвснүүдийг ингээд бас буулгахтаа адилхан уусгаж ажиллаж байгаа юм. Энэ бүтээл бол байгалийн сэдвтэй бас аж байлын ч гэж хэлж болно. Сэдвтэй бүтээлүүдийн нэг байгаа. Усан будаг гэдэг бол өөрөө цаас бол маш одоо тэгээ эмзэг тийм нэмэгхэн материал. Тэгээд ус гэдэг бол өөрөө хурдан тэр цааснаар хатаж бас дээрээс нь тэр орчны нөлөөнөөс хамаарч өнгө нь өөрчлөгдөж маш өөр харагдах боломжтой. Тэгээд дээрээс нь усан модгийн ажиллаар одоо тэр хурдан хатж байгаа тэр агшинд өөрийнхөө мэдрэмж болоод тэр усан модгийн техник, усан модгийн одоо арга ажиллагааг харуулна гэдэг бол зураач хүний бас хамгийн их өөрийгөө харуулахаар тийм арга ажиллагааны төрөл гэж хэлж болно. Алдах хэрэггүй. Ерөөсөө анханаас нь ягт нэмбо явж байгаа л дуусахгүй бол алдаа гаргачих юм бол дахиад эхлэхээс өшөө арга байхгүй. Тийм. Ер нь маш хариуцлагатай тийм л ажил байдаг. Дараагийн бүтээл болохоор Монголын орчуудын эвлийн нэрэмжит шагналт зураач, бишиг зураачийн одоо хөрөг ажлууд байгаа. Хөрөг зургаар шүү дээ энэ хуурай техник. Одоо зааван дээр хуурай биерээр одоо ингэж хийдэг тийм техник. Тэгээд ер нь тэгээд усан будгаар энэ хоёр юмар их дагнсан тийм хүн багхгүй юу. Тэнд одоо галч хавдал гэдэг одоо миний өөрөө тухайн үед харж ирсэн тэр нэг казах хүний хөрөг байж юм л байна л да. Миний энэ талаас ингээ гэрэл тусаж яхад энд хамрын сүүдэргээд ингээд яах чинь ингээд яг бичээд явчихж байгаа. Ингээ хамрын нөх юу эдий өсвэ эдий нэг ширхгээр юм ингээд бичиж ажиллана гэдэг нь
одоо нөгөө бидний хэлээр уран зургийн хэлээр бичиж хийж байгаа юм л да. Тэрэнд өнгө тавих, бие энэ дээр давхарж ажиллах гэсэн тийм талын ажлууд байгаа юм. Яг өөрийнх нь арьсны үгнээс гадна тэрэн дээр янз бүрийн тэр ажил хөдөлмөрийн одоо хэрэгэх юм уу да тэр тоос шороо тэр нүүрс юунаа тэрийг ингээ байгаа хэрнээ тэр хүний яг тийм яг дүр төрхийг их сайхан харуулсан. Тунгалаг харц салхинд борлсон тэр хүний одоо магадгүй хүчлээ зайрсч юм уу те тэрийг зурна гэдэг бол мастер арга ажиллагааны нэг хэлбэр гэж хэлж болно. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй ч гэсэн харцнаас нь за одоо магадгүй дээлийн өгнөөс нь хүн магадгүй юу тулж амьдэрсэн гэх мэтэр хөрөг зургийг зурхтаа бол зүгээрний харагдах байлаас илүү дотоод сэтгэлийн ч гэсэн ингэж төсөлж өгч байгаа учраас төрүүлж бас дуртах бүтээлүүдийн нэг болж байна. Монгол үндэсний хөгжмийн зэмсэг дундаа хамгийн уянгалаг эгшиглэнт хөгжмийн зэмсэг бол ятга хөгжим юм. Тэгвэл энэ л хөгжмийн зэмсгээр ардын дууг хэрхэн найруулан хөгжимцнийг хамтдаа үздэцгээе. Гойлонгаа аргагүй амраг бүтээл бол одоо 21 утастай ятганд зориулсан анхны дөрвөл хэлбэрийн бүтээл гэж бас хэлж болно. Бид бол 2002 онд цөөхөл хөгжимчдийн улсын анх дахь уралдаан гэж болж исэн. Тэгээд ийм ардын хоёр дууны найруулгыг одоо өөрсдөө найруулсан. Тэгээд энэ уралдаанд ороод бас гран-при шагналыг хүртчихсэн юм түүхтэй. Монгол ардын дуу гэдэг бол ерөнхийдөө манай Монголын түүх соёлын генетикийн кодыг тээгч гэж ингэж хэлж болно. Энэ генетикийн кодыг тээгч байснараа яах вэ гэхээр үндэсний өв соёлоо хадгалан авч үлдээх, дараа үедээ одоо түүхчээлэн дамжуулан өгөх энэ том үүргийг цаанаа агуулчихдаг. Тэгэхээр энэ бүтээлийг ингэж хослуулж хийсэн нь бол маш одоо дэвшилттэй юм гэж ойлгож байна. Хөгжмийн яг сэтгэлгээнийхээ хувьд бол энэ бол маш том философиг агуулсан ийм дуу гэж ингэж би хувьдаа ойлгодог. Яагаад тэгэхээр зэрэг гойлонгоо гэдэг хөгжмийн ихшгэлгээнийх нь энэ сэтгэлгээ нь болохоор одоо ерөнхийдөө ардын дуун дээр боловч одоо дэлхийн энэ сонгодог зарчмуудад ихшгэлдэг онцгой хишгүүд тэрэнд орцсон байдаг. Ерөнхийдөө удаан темптэй хурдан темптэй хоёр дууг одоо сонгож авсан. Гойлонгоо бол мэдээж одоо тийм гонигтай тийм дуу учраас одоо ятгахын тэрэмлэр тий удаан аяыг илэрхийлэх тэр одоо нуун төгчмийн тэр үргэлжилсэн юг ятгахын тэрэмлэр илэрхийлэх дунд нь мөн өнгийг одоо гулсуулж зарж тэр гонигтай тий тэр юг одоо яаж илэрхийлэх вэ? Мөн хурдаа энэ дээр болохоор одоо янз бүрийн шудрах болон няслах, дан давхар няслагаагаар няслах тий ятгахын илэрхийлэх ямар одоо боломжтой техникүүд байна. Тэр бүгдийг одоо гаргаж ирэхийг бас зорьсон.
Хөгжимчин өөрөө хөгжимдж байгаа тэр дууга өөрийнхөө дотоод сэтгэл оршихуугаар ойлгосон тэр ойлголтоор найруулга хийх нь илүү нийцтэй ч байж магадгүй гэж би бодчих. Орчин үеийн гармонууд бол тэнд ашиглахыг зорьсон байсан. Үндэснийхээ хэм маягийн яг одоо энэ тухайн ардын дууны гол амин сүнс болсон аялгаугаа бол тэд нар алдаагүй. Тэгээ бид нар бол анх тэр гойлонго аргагүй амар гэдэг бүтээлийг одоо 2002 онд тоглоход тухайн үед нөгөө нотны цахим хэрэглээ Сибилиус дээр одоо байгаагүй шууд өөрсдөө чи энийг тоглож одоо энд нь чи энийг тоглож байл чи энийг тоглож гэж тухайн үед нь ингээд өөрсдөө хуваарлаад тэгээ партитур хийгээд биччихсэн. Хамгийн их одоо тоглох болгондоо ач холбогдол өгдөг, тоглох болгондоо дотор сэтгэлийн минь одоо ингэдэг те ингээд бүр ингээд одоо ард зайн гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг тэгдэг хэсэг маань бол ер нь бол удаан хэсэг байгаа. Бүтээлийг одоо удаагийн тоглоход илүү их мэдрэмж хурдан аял тоглохын тулд одоо мэдээж одоо пүүс хоорондоо цогцох тий 5 хөгжимч хоорондоо би энийгээ сонсоод яг л нэг темпээр яг нэг санаа нэг сэтгэлээр тоглох тэр бүхэн одоо шаардлагатай. Тэгээд бид нар энэ бүтээлийг бол морин уран чуулгынхаа олон гадаад дотоодын аялын тоглолтууд одоо сайхан том заалнуудад бас тоглож ирсэн. Хамгийн их одоо хүлээж авсан газар бол Япон байдаг. Японд бол би маш олон удаа одоо хүмүүс ялангуяа эмэгтэй хүмүүс одоо ингэ нүдэн айнаад сонсож байгааг одоо тоглож байхдаа харж ирсэн. Ер нь гэхдээ хөгжим гэдэг бол өөрөө хүмүүний сэтгэлийг одоо хөдөлгөх зорилгыг л агуулж идэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр зорилгоор биелүүлсэн бол энэ бүтээл сайн болж ийл гэж үнэлэгдэх хэрэгтэй байна. Гойлонгоогоос эхлээд ерөнхийдөө ятг хөгжмийн олон арга барил техникүүд бол нэмэгдсэн гэж бол би хувьдаа боддог. Үүнээс хойш бол ятг хөгжимд зориулсан орчин үеийн хэмнэлтэд дуурьслан ч гэсэн орчин үеийн тэг хөгжимдөх арга барил бүх зүйл нь ерөнхийдөө тийм орчин үеийн хэмнэлтэд бүтээлүүд олноор түрэн гарсан. Жишээлбэл одоо хөгжмийн зохиолч Янцан Норов, Дүршин сайхан, Пүрүсөх, одоо залуу хөгжмийн зохиолч Дорж Сүрэн нарын бүтээлүүд олноор түрэн гарсан. Тухайн үед ийм тоглоочоос яг одоо иймэрхүү одоо химнэл, иймэрхүү гармон ч юм уу ер нь бол нэг сонсогдож байгаагүй учраас магадгүй одоо манай гойлонго аргагүй амраг одоо л төлөөлөл болоод явж чаддаг. Тэгээ өнөө хүртэл одоо ингэ сайхан тоглогдож байгаа нь бас тий морин уран чуулгын манай одоо энэ мундаг сайн ятгчдын бас ур чадвар хаа. Миний сэтгэлийн ямар утсыг энэ дуу хөдөлгөж хүндэж чадна уу? Ямар долгионоор би энийг хүртэж чинь ямар давтамж намайг хөглөөд байна гэдгээс шалтгаалаад энэ дууг одоо яаж хүлээж авах вэ гэдэг чинь тухайн хүний психологийн асуудал болж байгаа. Гэхдээ дан ганц психологч тэр хүний бас мэдлэг хэрэгтэй тийм ээ. Бас нэг жоохон оюунлаг тал нь хэрэгтэй. Сэтгэл зүйн тухайн байдал хэрэгтэй тийм ээ. Их олон юмнаас шалтгаална шүү дээ. Хөгжим гэдэг чинь маш олон зүйлүүдийг хамруулсан ийм маш ийм сонин салбар байхгүй юу? Ятг хөгжим маань яг хүмүүсийн дунд бол эмгтээлэг хөгжим гэж ер нь бол яригддаг. Дуучинтай, хөгжимтэй хамсрах чадвараараа ятг хөгжим бол хамгийн их одоо нийцэл сайтай хөгжим байдаг. Бүх одоо жанраар тоглох боломжтой хөгжим юмаа гэдгийг бид нэр ерөнхийдөө харуулахыг их зорж аюу олон уран бүтээлүүд хийж байгаа.
Театр бол энэ л амьдралын тойлуулээ. Одоо үзэгч та бүхэндээ хүүхэлдээ монодрам жүжигний талаарх мэдээллийг хүргье. Уг бүтээл нь эмэгтэй хүний жаргал зовлон, оршихуйн үн цэнийг илэрхийлэн харуулдаг юм. Театрын урлаг, хүн төрлөختний хүн гих мөн чанарыг хүн хоорондын амьд харилцааг авч үлдэх, хүн хоорондын сэтгэлийн ойлголцол яг тэр бүхнийг хамгийн амьдаар нь авч яваа урлаг. Намайг чи төвчж чадна гэж юу? Намрыг навч хаагдрын унах шиг чамаас би холдон адмаар байгааг чулуу шиг зүрх чинь хүлээж авч чадна гэж юу? Театрын урлаг бол их олон янзаар хөгжиж байгаа л доо. Тэгээд энэ дундаас нь одоо монодрама гэдэг яг энэ төрөл нь болохоор яг хүн гэж юу юм бэ? Тэгээд нэг хүн дотор яг юу байж болох юм бэ? Хүн хідэн давхар хашаатай байд юм бэ? Хідэн давхар хувцастай байд юм бэ? Хідэн давхар сэтгэл зүгээр өөрийгөө нийгэмд зориулж, бусдад зориулж, хідэн давхар масктайгаар хүн юу амьдрдаг юм бэ? За тэр бүх өнгөн хальснуудын бүгдийн сайхан хуулж хагаад яг үндсэн хүн гэж яг юу юм бэ? Тэгэнгүүт бүх хүн хоорондоо бас адилхан биш, бүх хүн хоорондоо ялгаатай шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг хүний яг тэр зохиол дээр бичигдсэн тэр дүрийн яг үндсэн хамгийн голд нь байгаа мөн чанар юу юм бэ гэдэг рүү очихын тулд тэмүүлдэг юм шиг надад санагддаг. Яг жүжигчний мэргэжлийн, академик төвчний мэргэжлийн хүний одоо хамгийн хүсдэг зүйл бол тайзны бүтээлээдэг. Моно жүжигч тоглоом хийнгүүд ганцаараа тайзан дээр байх нэг юм дарамтнаас айсан гэх юм уу? 40-50 минут яг намайг үзэхэд тийм сонирхолтой би байх болов те. Би хүмүүст юм ойлгуулж чадах болов гэдэг. Тэгэхээр тэр дарамтнаасаа ер нь бол салаад одоо болохоор юу гэж бодож байгаа вэ гэхлээр би тэнд ганцаараа биш юм байна. Тэнд би байна. Миний дүр хэсэг байх юм байна. Тэгээ бит хоёр байх юм байна гэдэг талаас нь ерөнхийдөө харж байгаа. Заавал тийм байх ёстой, ийм байх ёстой, судалгаагаар шинжилгээгээр батлагдаад энэ бол ийм юм а гэдэг. Амьдрал бол угаасаа хин ч одоо батлаад томьёолоод гаргасан зүйл байхгүйтэй адилхан жүжиг энэ уран бүтээл ч гэсэн тийх ёстой гэсэн зүйл бол байхгүй юм л. Яг энэ тасралтгүй үргэлжилж байгаа энэ хурдтай нийгмийн хөгжил, техник, технологийн хөгжлийн альва зүйлд дундаас өөрийгөө ирж байгаа хүмүүс би хин бэ гэж ирж байгаа хүмүүст илүү тохиромжтой юм шиг надад санагддаг. Сүнжидмаа гэдэг зохиолч бичсэн Хүүхэлдээ гэдэг жүжигийн зохиол надад ирсэн. Нэг хүний жүжигийн зохиол. Тэгээд би уншиж чаад нэг юм хөндөөр мэдрэмжийг авсан. Эмэгтэй хүнийг мэддэггүй юм бэлээ. Эрэгтэй хүн. Тэгээд маш их өрөвдсөн. Хайрлах сэтгэл төрсөн. Тийм зүйлсүүд бол миний хувь хүнд маань бол мэдрэгдсэн. Нэг хүний жүжигийн төрөл бол найруулагчийн төрөл биш. Яг хоо бүтэн драмын жүжиг, түүхэн жүжиг, эмгэнэлт жүжигүүд, инэдмийн жүжигүүд энэ бол автор найруулагч нь байдаг. Тэр найруулагчийн бодол сэтгэхгүйгээр тэр ансамблийг бий болгоод тэднийг хооронд нь зохицуулаад дөрүүдээ сайхан гаргаж ирээ тэгээ зохицуулаад хийдэг бол нэг хүний жүжигийн төрөл бол жүжигчний жүжиг байдаг. Тэгэхээр би хэрхэн ажиллаж байгаа вэ гэхээр тэр жүжигчнийг мөн чанар руу нь илүү их төхүүлэхийн тулд би зүгээр тусламж маягаар би ажиллаж байгаа гэх юм уу? Бүгдийг нүүлгүй хэлвэл намайг чи төвчж чадна гэж юу? Намрыг навч хаагдрын унах шиг чамаас би холдон адмаар байгааг чулуу шиг зүрх чинь хүлээж авч чадна гэж юу? Хүүхэлдээ гэж нэрлэх болсон шалтгаан нь бид нар нэг хин нэгнийг харахтаа энэ юм байх ёстой гэдэг ингээд дүрсээр өөртөө хараад тэгээд тэр дүрсэн дотроо багтаах гэж ингээ өөрөө тэр хүүхэлдэйг өөртөө уралдаг байхгүй юу? Жинхэнэ өвдөлт бол яг хашараан биш, чимээ биш, дуу аваа биш. Энэ бол дотгошоо дуу аваадаг. Энийг хинч сонсдоггүй.
Тэгээд энэ дотогшоо дуу авайг энэ жүжигээрээ бас илэрхийлэх хүсэн. Тэгээд хамгийн түрүүнд одоо найруулагч хүмүүс болгонд бодогддог зүйл баг. Хэн тоглох вэ гэж. Тэгээд би Сэлэнгэ гэдэг жүжигчний хамгийн сүүлд 366 хоног гэдэг нэртэй киног үзсэн. Тэгээд яг энэ жүжигийн зохиол дээр энэ жүжигчтэй л ажиллах хэрэгтэй юм байна гэж зүгээр мэрэгжлийн найруулагчийн үүднээс жүжигчнээ тэгж олж харсан. Ороод ирсэн одоо бэлтгэлийн явцад би дахиад биширч байгаа. Би нөгөө нэг ёстой гэдэг нэг юмдаа баригдсан байсан юм билээ. Үзэгчд ингээд намайг буруугаар ойлгочих үе гэдэг юм уу ингээд найруулагчтайгаа жоохон тийм зөрчилдөөн айгүй их гарсан. Тэнгүүд манай найруулагч болохоор за чи эхлээд ёстойгоос салаад хаа. Чи зүгээр тэрэнд үзэгчдэд зориулж байгаа биш те. Хин нэгэн одоо алтартай цуутай хүнд зориулж байгаа биш. Чи зүгээр өөртөө зориулаад ах. Моно жүжиг бол жүжигчний жүжиг юм аа гэд хэлж исэн. Жүжигчин бит хоёр өөр хүү. Тийм учраас зохиолыг хоёр янзаар харж байгаа. Хоёр өөр янзаар мэдэрч байгаа. Тэр эмэгтэй хүн, би эмэгтэй хүн. За тэгмүүд энэ ажиллагаан дээр бит хоёр нэгдсэн ажиллагаанд орох хэрэгтэй. Тэхийн тулд би үг хөөхөр эхлээд би өөрийнхөө мэдрэмжүүдийг тайлбарлаж байгаа. Би ингэж мэдэрсэн, би ингэж мэдэрсэн. Тэр зүйл дээр бит хоёр эхлээд ярилцж байгаа. Чи юу мэдэрсэн бэ? За ингэж байгаа. За миний хамгийн үндсэн чиглэл юу гэхээр жүжигчний хөглөхийг бодож байгаа. Тусламж маягаар би ажиллаж байгаа гэх юм уу? Нэг дойл нэг секундч ур чадвар шаардлагагүй хэсэг байгаагүй. Моно жүжиг бол одоо нэг имзэглэл гэдэг агарч те. Хамгийн имзэглэлийг шаарддаг юм байна. Хамгийн дотортой жүжигчин байхыг шаарддаг юм байна. Өөрөө ч. Эмэгтэй хүн болохоор нэг тийм өөрөөсөө илүү дандаа нэг бусдыг хайрлах инстинкттэй байдаг шүү дээ. Хүүхдэд олгонд хүүхдэд хайрлах, хүүхдийн төлөө хүч чадах тий. Ээж аваагаа хайрлах. Гэр бүлтэй болсон ч гэсэн ээж аав маань яаж байгаа бол ээж аваагаа нэг харцах юмсан, яачих юмсан гэ баян нэг хүний төлөө гэсэн сэтгэлийг ерөнхийдөө харуулж байгаа. Яг тайзыг дөрвөн үчлэлээр хуваацсан. Би тэр тайзнаас үзэгдэл болгонд тэр тухайн үе тайзны хойшоо орохгүй, эсвэл одоо тайз харанхуулаад өөр юм гарахгүй зөвхөн би гав ганцаархнаа тэр тайз болгоноос үйлчлэл болгоноос өөр сэтгэхүйн өөр одоо дотоод тийштэй өөр тайзны жижиг хэрэглэлтэй өөр аятай өөр цаг хугацаанд гарах нь. Нийгмийн олонхын дагаж явж байгаа тэр урсгал руу нэг жоохон орохгүй байхыг хичээж тэндээс жоохон өөр төрлийн юм дурших сонирхолтой байдаг. Тэгээд дээрээс нь театрын урлаг ийм байдлаар хөгжүүл цаашаага зам нь урт байх болов гэж бодож явдаг нэг хувийн төсөөлөл байгаа болохоор тийш нь ерөөхдөө чиглүүлгийг оролдож байгаа. Өөрийнхөө зүгээс нэгэн дуршилтуудыг хийж байгаа гэх юм уу? Бидний зүгээс одоо нийгэмдээ бид нар өнөөдөр бид нар яг өөрийнхөө мөн чанараараа бид нар оршоосоо эрдэнэт хүнийхээ энэ их хувь заяаг өөрийнхөө гарт аваасаа битгий бусдын гарт өгөөсөө энэ мессежийг л өгөхийг хүссэндээ. Их хэлний ариун баялаг өвсөн их зохиолчдын бүтээл төрөлбөрт мөнхрөн үлдсэн байдаг. Ингээд үзэгч та бүхэндээ зохиолч Дашцэвгийн цэцэг нялхарсан зун өгүүлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Жанжив доржийн Дашцэв хэмээх зохиолчийг бол манай уран зохиолын уншигчид шимтэн сонирхолтой андахгүй сайн мэднэ.
Монголын богино өгүүлэг тууж армааны бичлэгт бол онцгой хувь нэмэр оруулсан маш өвөрмөц бичлэгтэй, содон сонин дүрслэлтэй, өвөрмөц одоо хийц, эргэлт шийдэл бүхий богино өгүүлгүүдээр их алдартай ийм уран бүтээлч. Цэцэг нэлхэрсэн 100 хэмээх өгүүлэг бол одоо Монголын шилдэг богино өгүүлгийн амтлаагт бол байнга орж байдаг. Дунд сургуулийн сурагчдад, ихтэй сургуулийн сургалтанд бол байнга хэрэглэгдэж байдаг. Тухайн дүрийн зөвхөн өөртөө гүн гүнзгийгээр мэдэрч уншигчдтай ингэж анир чимээгүй хуваалцж байгаа тэр мэдрэмжүүд нь бол үнэхээр сэтгэлийг бол татдаг. Энэ дээр гарч байгаа Дэнсмаа хэмээх одоо гол дүрийн бүсгүй нөхрөө хүлээгээд нойр нь хулжаад гэртээ ганцаараа ингэж байж байгаагаар эхэлж байгаа. Дэнсмаагийн нойр нь хулжлаа. Өрхөний хөшөө эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор гулсан. Сайлын эсэглүүн үнэр сэнгэнэж бөгчм халуунд ялаа шаагалдана. Тэр дунд шумуул жонгонон тэний үчилж хатавчинд уяатаа нялх тугал шоржгондл шээлээ. Дэнсмаг зэргэлдээ багаас 3 жилийн өмнө гүнсэнд бэр буулгажээ. Цэргээс ирээд шинхэн дээлн хэвэнд орж амжаагүй ханхар цээжтэй гүнсэн Дэнсмаг шохоорхон хоргооход бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичин гүрэн ширвэдэж барааг нь харуутаал зугтаж нуугддаг байлаа. Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж өвсөн дотор зүүгээс юм шиг газар ширтэж байгаад гүнсэнг явсан хойно хөгшин төгзгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь далдичин бадамлах болжээ. Тэгээд зохиолч хэдий ингээд Дэнсмаагийн тухай өгүүлж байгаа маягаар бичиж байгаа боловч Дэнсмаад төрж байгаа мэдрэмж тэр нөхрөө болоод бусдыг бодож байгаа тэр одоо сэтгэл зүйн бол огт тэр хэрэггүй тунгалаг ямар одоо өөр юмсэг болоод бусдын орон дээр өөрийгөө тавьж үзэх сэтгэлээр их тийм баян байгааг л харуулж байгаа юм л да. Хурмын өмнө тэднийд саахалтын нэг хар хүү ирж билээ. Дэнсмаа гүнсэнд хавтаг шаглаж суулаа. Хар хүү дүрсгүй алагнууд эргэлдүүлж чи гүнсэнд очих нь аа? Тэрнийг нүд ирмэхдэл хөөхнүүд хөлөө хугалчих шахдаг юм да гэж гоочлоо. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй айлгүй зангаар жуумганаад чи юугаар дутав? Эхнэр чин чамд өвдгөн тэрч хэвцээр чагунц болох нь гэж хэлэхгүй байна уу гэж голын зурж гомдмор хэлжээ. Хар хүүгийн хор буцалж аач чи үнийг хэлэлтвэ. Би цаадахыг чи мэднэ. Нэг хормоноос ойчхоод байхад чин унтаагаар чин таслаад явчих бидээ гэж шарын малтлаа. Дэнсмаа хар хүүг тонгорог шиг харцаар эсгэж өөрөө унсан хүүхэд уйлдаг юм аа. Чамтай суусан бол тогооны бариул болох байсан байлгүй дээ гэж шарлахын дайрлаа. Нөхрийнхөө тухай бас олонний амнаас бол сайн муу зүйлүүдийг их сонссон тухай бол өгүүлж байгаа л да. Гэхдээ Дэнсмаагийн сэтгэлд бол нэн төрөнд бол тийм буруу зөрүүр шийдвэр гаргаж хэнийг нэг буруутгахаас илүүтэй өөр дээрээ хүлээж аваад за тэгээд мөн бусдын өмнөөс нөхрийнхөө өмнөөс олон зүйлүүдийг ингэж хамтдаган бодож байгаа нь их тийм одоо сэтгэлийн тийм ууч сэтгэл тийм одоо уяг гэхүүт бусдыг тийм уйгөөр бодож хандж байгаа ийм сайхан хандлага илэрж яадаг. Дэнсмаа холбоо сүлбээгүү хүнийг гинт ингэж дурснаа гайхсангүй. Харин амаан асуулгах шиг санагдсан нөлөөлж нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад гүнсэнгийн царай нэг барсхийн ногт эвгэж угаад ороолгоод авчээ. Хадмууд нь бэрээ өмгөөлсөнгүй.
Шөнөн гүнсэн эхнэрийнхэн дал мөрийг даган гүрийсэн улаан горвийг хараад муу хүүхэн арай хэтрүүлчихчтэй. За өгнө гэж гар хүрэхгүй. За али. Гэ өгнө муу цохлын мунгагаар л за гэсэнд Дэнсма баярлсан гомцсон алин болох нь мэдэгдэхгүй энкри хэлэхэд тусам улан уйран мэгшиж нойтон нүрээ цээжрүүн наажээ. Маргааш нь энэ тухай ор тас мартлаа. Хаврын Дэнсма няраалж ганцаардах уйдах зав зайгүй боллоо. Гүнсэнгийн хязээний тэнэмэл хүүхэмсэг зан өрг толгоолсон эрийн дороос ундрах ажил Дэнсмагийн гэрэн өөдөн татах халамжин дарагдаад мэдгэдэхэн болжээ. Ингэж гүнсэнгийх гэдэг айл нэр зөвгүй голомтын утаа бориглохаваа. За тэгээд бүхнийг ойлгосон Дэнсма бол энд ямар үйлдэл хийх вэ гэж бодоод тэгээд тэр одоо ханыхаа өмнөөс гэр бүлийнхаа өмнөөс маш одоо зоримог, мөн шийдмэг, магадгүй хүний санаа сэтгэл заримдаа багтахааргүй юм шиг ийм одоо үйлдэлийг бол хийж байгаа. Гэтэ энэ үйлдэлийг бол зохиолч хүчээр ерөөсөө хийлгээгүй. Тэр дүрийн өөрийнх нь хүсэж байгаа яг л тэр мэдрэмжээр нь ингэж хөтлөөд хийлгэсэн. Нохоо боргоод чимээгүй боллоо. Дэнсма нар шинхийн алдад нөхрөө дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Үнэн дэм бол нөхөр чинь алтан цэцгэнд байна гэж ховлож шивгэнсэн хэрэг. Морьтой хүн ирээд гадаа зогслоо. Дэнсма нөхрийнхөө унж явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гүнсэн гэрэхэд цай хоолыг халаахаар бэлтгэж зуухан зээгэлсэн зомголыг асаалаа. Өөдрүүгэн харж чимээ чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр ширгөөхөд тэрээр гайхаад гарлаа. Хүргэнийхэн хаяаг бараадан айлсан цуссан эхнэ хотны захаас дээлийн нүбэрч өгсөн ирж явлаа. Нөхрийн морь арганжааны чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ. Эхэн замдан зогсоод гүнсэн ирээ юу гэлээ. Ирсэн гэж Дэнсмагийн хоолой зангирлаа. Тэгсэн эхэн бөхшүүлсээр цааш явлаа. Дэнсмагийн зүрх рүү зангууны ясан өргөс шивх шиг болж шимшрэн харан хуйлаад нүднийх нь аяганд нүлмэс бүрхэн эхийнхэн бараг харахыг боллоо. Тэгээ гэртээ орсон хойноо ямар ч зориггүй хүүгийнх нь наагур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсан арчхаар орныхон толгойг тэмтрэн гартан таарсан давууг авч нүүрэндээ наахад нөхрийнх нь угааж амжаагүй цамц таарчээ. Танил дотн хөлсний өмнөрт сэтгэл нь улам уярч удадл шуналтай инкри үнэрлээ. Нөхрийнх нь морь гүгээд чөдрөө тасаад гэртээ хөрөөд ирэнгүүт хадам ээж нь гараад ирж байгаа шүү дээ. Тэгээд гүнсэн ирээ юу гэж асууж байгаа. Тэгэхэд Дэнсма бол ирсэн гэж хэлээд хоолойн зангирлаа гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр ирсэн гэж хэлээд хоолойн зангирж байгаа тэгж одоо нөхрөө хайрлаж хамгаалж бодож байгаа тэр давж одоо ухаарч хайрлаж байгаа тэр сэтгэлийн одоо хилэмжил энэ өгүүллийн одоо амин сүнсэнд байдаг. Нөхрөө бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч өглөө улс амтны нүдэн дээр айлаас эмээлээ өөрөн гарч шившгэ хутгахын сэхээрээд бусдын өмнө нүүрэн түлэгдэх шиг халуун ориглоо. Хүүн бүх бат унтжээ. Дэнсма ханын толгооноос бүтэн чөдөр аваад морио ногтлон зайдан унаад сартай хүндийг зүсэн алтан цэцгийнхийг чиглэн цогууллаа. Шүн дөлөнгөрчээ. Зуны шүн богинохон аж. Дэнсма нөхрийнхөө морийг аргамжиж чад их хэрэг бүтээсэндэн сэтгэл нь амарч ардаа хоцрох айлын барааг тасардал хэсэг газар амьсгаатталаа гүйлээ. Тэгээд хүүхэн айлын аргамжийг олох гэж хайгаагүй юмсан ч алтан цэцгийг л чадах гэж
туглын зэлийн тайлж аваад морион аргамжиж орхичээ. Цэцэг нэлхарсан шүн санж. Дэнсмаа буцах замдан хүүхэд чиг дүрсгүүтэн салаалж сүлдсэн гэзгэн хоёр тийш нь савчуулж дэгдэж дэгэнцэн замд таарсан шүүдэр шимэг цэцгсэн дэл бэнд алтан цэцгээ нахаа хор хэмээн сэрээсэр харих газрынхан холоорыг анзаарсангүй сар сүүн гэрлэн самарч хээр хонлоо. Нөхрийнхөө байгаа айлд морийг хөргөж өгөөд тэгээд ингээ буцаж байгаа тухай юм үйл явдал хамгийн одоо оргил хэсэг нь л дээ. Тэгээд буцаж явж явах замдаа тэр одоо нэг том үйл хэрэг бүтээсэн юм шиг ингэж сэтгэл нь баярлаж хөөрч байна гэж байгаа. Тэгэхээр энэ одоо бусдыг тэгж давж ойлгож байгаа, давж хайрлаж байгаа тэр одоо сэтгэлийн одоо сайхан уужим энэ орон зай бол яг тэр одоо хэсэг дээр гоё төрслөгддөг л дээ. Дэнсмаа гэртэн ирэхэд үүр шарлав. Хүүгээ нойромгоор нь хөхүүлж үсэг эзгэн янзлаад даргилж хөөрсөн цаныхан дээжиг авч цацал өргөхөөр гарваллаа. Цацал мэлаасан сүүн замаар гүнсэн ирж явна харагдлаа. Дэнсмаа нөхрийгөө танингуутан анх танилцсан үеиг шиг сандарч сэтгэл нь гэрвшин түгшиж орхилоо. Гүнсэн морио тавьчихад эмээлээ гэрийнхэн баруун хөлийн хананд шондож босголоо. Өнинд хавчулсан тасархай чөдөр гүнсэнгийн нүдэн дээр могоо шиг атирч харагдана. Дэнсмаа цайгалж бариллаа. Хоёулаа гадны таньж мэдэхгүй улс шиг бишүүр хүүхүнхэн сууж уруулан нээж болохгүй юм шиг дуугууд цайлаад дараа нь гүнсэн гарч шар цөрхөлөөд тэрэг хөллөө. Сэтгэлдээ би нэгээ уучлаад, хайрлаад, өрөвдөөд, баярлаад ингээд одоо тэнд бүх юм өрнөж байгаа. Гэтэл энд ямар ч харилцаа яриа байхгүй. Гэхдээ тэр хоёр хосоол ойлголцоод тэр амьдралын одоо тухай огт өөр шин одоо юм өнгө төрх бий болж байгаа. Тэгээд гүнсэн нөхөр бол ингээд түлээнд явахаар ингээд гараад явчихж байгаа ш. Тэрийг бол бас Дэнсмаа ойлгоод араас нь ингээд замын цай хүнс бэлтгэж өгөөд тэгэл яг явах үед тэн дээр л төгсгөлийн тэр хоёрын хооронд нэг харилцаа яриа байж байгаа. Дэнсмаа нөхрөө түлээнд явах нь гэж бодоод дуртай шарвинг нь өрөмтө хавсарч боогоод гарлаа. Чи түлээнд явах нь уу? Гэсэнд гүнсэн Дэнсмаагийн гараас замын хүнсэн авч шанхрун сулунсан үсийг нь нэг зориг муутайхан элээд энэ айл гал алдвал гүнсэнтэй. Харин унд цайгүй бол чамтай холбоотой биз дээ. Гэлээ. Тэрэг хөдөлж дугуй чихран эргэлээ. Тэгээд цэцэг нэлхарсан зун гэж нэрлсэн хүртэл их сайхан санагддаг. Цэцэг нэлхарсан шүн ажээ, зун ажээ гэдэг ингээд зохиолж бичиж байгаа. Тэгээ бодохоор хүний сэтгэл гэдэг яг үнэндээ ямар их тийм нандин, эмзэг, нэг бодлын бүр ингэж яг уучиж чадах юм бол хичнээн одоо ийм гинэн цайлхан хүүхэд шиг те бие биендээ ингэж цайрч өөрчлөгдөж болдог тухай өгүүлсэн ийм л сайхан бүтээлтэй. Урлаг гоо зүй танин мэдхийн соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.